Натран Хүлэгч Тэмүүжин байна. өнөөдрийн зочноор мягмар дэж гисэн байна. За хэдүүлээ айлтдаг вэ та? Ам бол тавуулаа. Амдэр тэгээ өөр айлын баг. Та айлын баг гэсэн эрхийн мангараа. Гайгүй шүү дээ. Нэг амир ирэх биш. Хэлээр нь бол гайгүй. Та одоо лимб тоглодог гэдээ одоо сонсон. Лимбээр та одоо концерт юм уу, тэмцээн орж хэдтэй орж исэн бэ та? Руу бол 2 удаад явж исэн. Нэг нь бол 18 онд АИ-ийн 6 жигүүр гээд тэмцээнд оролцоод тэргүүн байр эзлэж тэрэндээ шалгараад хот руу хүчиг хөв цэрэнд орж нэрэмжид цомын эзэн болжсэн. 20 онд бол НТV телевизэд зохион байгуулсан Бяцхан мастерууд гэдэг одоо нэвтрүүлэгт оролцоод амжилттай оролцоод ирсэн. Та яагаад бишгүүр сонгох болсон бэ? Яг ардын үндэсний хөгжмөөрөө гэх юм уу эсвэл аймагтайч ганц гэх юм уу эсвэл одоо аймаг дотроо бол надтай өрсөлдөх лимб тоглодог хүмүүс бол байдаг байхгүй. Хүүхдүүд бол тэгэл тэр үедээ бол тэгэл яг сонирхлоор бол тоглосон гэх юм. Одоо баг ч юм уу те хизэнээс сонирхож ирсэн. Анх 3 дугаар хүрч ирсэн. Тэгээ тэр үед анх бол нөгөө бишгүүр гээд урдаа хүлээдэг л тоглож ирсэн. Тэгээд сүүлдээ ингэ шат дахиад бол лимбиг тоглож ирсэн. Таныг одоо мундаг те сайн болгож одоо тэргүүний байр эзэлдэг гэсэн тийм болгосоо одоо багшийнхаа тухай яриач. Миний лимбний анхны багш бол манай сургуулийн яг дуу хөгжмийн багш их төгс багш гэдэг. Анх бол надад бол лимб хөгжмийг зааж исэн. Анх бол сурахад бол хэцүү байсан. Тэгээд бол намайг шаргуу бэлдүүлсний ачид бол би ингээд тэмцээнд орч тэргүүний байр эзэлж байсан. Тэр үедээ бол би өөрийгөө чиг болно гэж бодоагүй л. Тэр үед яг зүгээр хөгжмөө тоглож байгаа зүгээр яг гарах чийсэн чил яг миний нэрийг дуудаж хаад бол амар шоконд орж исэн. Тэр үед л гоё байсан. Одоо бол театр дээр нандин болыг багштайгаа явдаг байсан. Явж байгаа. Хэдэн жил одоо та явж исэн? Одоо би лимбэрэ хичээлээд 5 дахь жилд болсон. Хамгийн анхан жоохон муу байсан гэсэн те. Тэр үед таны бодол одоо жоохон тиймэрхүү байсан гэсэн хизэнээс та хамгийн дуртай болсон бэ? Одоо тоглохыг хүсээл орой морой зарим хүмүүс ингээл тоглож явахдаа ёо дахиад тоглох юмсан гэж боддог те. Тийм та хизэнээс тэгэж бодож эхэлсэн. Дунд анги руугаа орсноос хойш л тэгэж бодсон. Яг нэг хөгжим дуртай болж эхэлсэн. Тэгэж л ер нь бол дунд ангидаа ороод хичээл хүндрээл юу хөгжим тоглож хэл юмсан гэж бодчихсон. Тэр бага ангид бол гайгүй л байсан. Та лимб тоглохоор ямар мэдрэмж авдаг вэ? Үндэсний хөгжим гэхээр чинь нэг одоо нэг юу гэвэ Аялгууд. тийм аялгууд нэг гоё тод дугуурвал нэг гоё урам аваад нэг гоё тоглолдог. Тэгээ нэг хаяад бол нэг сонин ингээл ам цангасан үедээ бол нэг сонин дугуурал гот нэг сонин урамгүй болоод нэг тогломооргүй санагддаг. Тэгэл хаяач гэх юм уу зүгээр эсвэл тод гоё ингээл тоглож ангуул ингээл тод гоё тограал гоё тоглож ангуул урам ингээл аваад улам тогломоор санагддаг. Та хамгийн анхны тэмцээндээ одоо айж сандарч исэн үү? Зөндөө шүү дээ. Амар сандарч исэн. Өдөг чичрээл юу алдчихаанасаа ингээл алдчихоо дээл гээл бодож исэн шүү дээ. Тэгээд сүүлдээ гайгүй болол одоо бол нэг сандрал байгаа. Хамгийн сайн тоглодог аяч чинь ямар аяг вэ? Бүр анхны тэмцээнд орж байгаа үлэмжийн чанарыг л сайн тоглодог. Та лимб тоглохоор юунд хамгийн ашигтай гэж бодож байна? Амьсгал. Битүү амьсгаа авахд бол тэгэл уушгины багт амжуулах гэсэн. Уушгинд л амьсгаа авахтаа сайн. Би одоо тэгэл уушиг авахаараа жоохон муу шиг. Тэгэл битүү амьсгаа авахар чинь тэгэл хүн бол тэгээ өдөр түн хитэд ингээ гүнзгий амьсгаа авахд бол уушгины багт амжих хэсдэг. Тэгэл лимб тоглож байгаа чинь баян гүнзгий амьсгаа. Уушгинд л сайн бол гэж. Аархан гажин танаас сайн тоглодог. Сайн лимб тоглодог ер нь хүүхэд байдгүй.
Яг хөө тэгэл өмнө ингээ уралдаан орж байхад ер нь лимт тоглож байгаа хөлт би бол хараагүй болохоор байдгүй л ах гэж бодож байна. За та өөрийгөө одоо маш мундаг те тэмцээн одоо тэргүүний байр эзэлжсэн болохоор биднэрт одоо үзэгчтэй болон бид хоёр те гоё лимбэ тоглож байгаа юм даач. Үзэгчдсэн мундаг гэж одоо алгаад хишин гэж найдаа. За та одоо лимттэй одоо түрүүн мунд гой маш гоё тоглолоо. Лимнээс өөр дугуулна дуртай юу? Одоо лимнээс өөр би морин уур волейболын секцэд дээр бол явдаг. Шатараар тоглодог болов? Тоглох. Тэр хаяа чөлөө цагаар л тоглодог. Тэгээ юм гэж дугуул моголонд бол явдаг. Ном унших дуртай гэсэн та ямар хөө ном унших дуртай вэ? Ер нь бол хөгжүүлэлтэй, баримтат те ер нь бол ингээл тэгэл тэрнээс юмыг ингээ танин мэдэх хүн одоо мэдгүй байгаа юм аа тэгэл мэдчих авах тэгэл ер нь бол танин мэдэх хүн ном л унших. Та PUBG, Mobile Legends тоглодог байсан. Тэр хоёрын алийг нэг тоглодог байв. Ани тоглоом. Ер нь бол хоёулангийн л тоглодог. Та түрүүний асуулттай холбоотой одоо хоёулангаар тоглодог гэсэн хамгийн дээд цол юу? Нэг сайн бол тоглодог. Ер нь бол тэгэл яг ингээл дундаж шат гэх юм уу? Дундаж л цалтай юм бол нэг сайн тоглодог, нэг ч муу биш. Цэн те одоо хэр цагаа өнгөрүүлэх үү? Хаяада одоо хүүхдүүд их хуц тоглодог те та тэр хүүхдүүдээс одоо өөрөө аль эсвэл адилхан уу гээл өөрөө юу гэж бодлоо. Ер нь бол яг их хэмжээгээр бол тоглодог л байсан. Тэгээ сүүлдээ нүдний хараа модод үл юм бол багасч байгаа. Утсан дээр одоо та одоо утасныг ашиг нь юу гэж бодлоо? Ашиг одоо сөрөг нөлөө тэрийг тайлбарлах. Ашиг гэх юм бол ер нь бол бага. Сөрөг нөлөө гэх юм бол нүдэнд хортой одоо нэг Wi-Fi эднэрийг чинь л бол ингээд залгаал байгаа. Хүний тархинд бол сөрөг нөлөөтэй. Тэрнээс өөдөд бол ер нь хүний биед ч гэсэн нөлөөтэй. Одоо нэг утас нөө Wi-Fi-г чинь байн гасаалттай байгаад хахаар хүний өс ундаг. Тэгэл тайлбар мууддаг тий. Тэгэж ярьдаг. Тэгэл утас байн хараад хахаар нүдний хараа бол муудна, маш их муудна. Тэгэл ер нь бол ингээл хүүхдүүд шил зөөгöd идэг. Тэгэл баг утас тоглосныхоос болоод шил зөөдөг байх гэж бодож тий. Эсвэл хараагаа сайжруулахын тулд эсвэл шил зөөдөг. За одоо утас их тоглож байгаа тий хүүхдүүд их хамгийн гол нь одоо би миний насныхан муу одоо тэмүүжин игээд тийм насны их тоглодог болохоор та эцэг эхчүүд нь хандаж одоо үг хэлээч. Тэгэл ер нь хүүхдийг бол тэгэл сургуульд орох хүртэл нь л бити утас үзүүлээрэл өнө утас бити өгөөрэй л гэж. Тэгэл хүүхэд чи ер нь тэгэл цэцэрлэгтэй байхдаа л тэг цэцэрлэг дээр л тоглоол ер нь утас муц бага л үзэх хэрэгтэй ер нь. Багаас нь тэгж нүдний харааг муудаж болохгүй. Миний одоо өөрөө ашигтэй одоо хүн юу мэдэж авах уу? Утасны ачаар одоо зарим хүүхдүүд утасны ачаар одоо зарим нь англи хэл дээр зарим сайн дээр димэлээ зарим нь өөр юм тоглохгүй байнгын тоглоом төгсөөр хараа мууддаг та одоо сайн үр ашиг. Яг тэгээ онлайн хичээл мичээлтэй холбогдуулаад хүмүүс бол утас үзсэн. Тэгэл зарим нөгөө хоцрогцсон хичээлээ нөхөнд бол утсаар нөгөө нэг сайт матрууд руу орж бол хоцрогцсон хичээлээ бол нөхөдөг. Тэгэл тэр нь л бараг ашиг авах гэж бодож байна. Тэгээ нөгөө нэг интернетээс
Хүмүүс чинь одоо мэдгүй зүйлээ мэдэж авах эсвэл англи үг мөг ингээл чэйжилж мэжлэхэд бол бас утас бол нэг ч бас баг сайн нөлөө бас байгаа. Гэхдээ бас хаяал нэг тэгж одоо оролдож болохгүй нэг өдөртөө нэг 2-3 цагт завсарлагаа ер нь бол завсарлагаа авч явах хэрэгтэй. Тэгвэл ингээ зогсоо цагаа хоолдоод тахаар бол нүдэнд бол маш сөрөг нөлөө үзүүлнэ. Тэгэл ер нь завсарлагаатай л оролдож явах хэрэгтэй. Та аав ээжийнхээ ач одоо танад үдий зэрэгт хүргэсэн те мундаг ийм тоглолдог болгосон. Энэ аав ээжийнхээ ачийг яаж хариулъя? Яаж гэж бодож байна та? Тэгэл гомдоочихгүй юмсан л гээл ер нь бодчих шүү дээ. Тэгэл ачийг хариулна л ер нь тэгэл одоо тэг өгшөрсөн үед нь бол тэгэл хажууд нь байна. Ер нь ганцаард болохгүй л гомдоохгүй юмсан гээл. Хоёр маань ээжтэй хайртай шүү гэж хэлжсэн мө ер нь хэлдэггүй. Ер нь бол хэлдэг. Гэхдээ ер нь бол бага хэлдэг. Тэгэл ер нь бол ингээ баяр болсон. Тэгэл үедээ бол хэлдэг. Гэхдээ ер нь баян хэлхийг бол тэгэл сэтгэлтэй. Гэхдээ ингээ цаанаас зориг хүрдэг. Яаж тийм ер нь чаддгүй ш нэсэн. Та одоо ээж аавыгаа те гомдоож, уйлуулж, уурлуулж те тэгжсэн үе одоо тань бодож санагдчих байна. Бага. Нэг манай сургуульд нэг волейболын тэмцээн болоод тэр үед нь би нэг урлагийн цааланд бөмбөг тоглож байгаа тойл авчихсан. Тэр бол аавж өөрийгөө орлуулчихсан. Тэгээд тэр үед бол тэгэл загнуулал. Би одоо ээж аавыгаа одоо ээж одоо өөрөө ээжийг одоо явах махтай амжилт төсөө юмсий одоо өөрөө байнгын хэлдэг. Тэгээд хаяадаа бол яг таних шиг өөрөө бас ичээ хашиг саваад өмчдөг. Чи ээж авдаа аав ээжтэй хайртай шүү, ажилт нь амжилт төсөө болгоомжтой яваарай, одоо хөдөө гадар явах жоохт нь болгоомжтой яваарай. Ирж яхад нь ч гэсэн одоо сайн явж ирээрээ тэгж хэлдэг. Зарим нь л баг хэрэгтэй хэлдэгтэй. Яг юугийн одоо сайн яваарай, хайртай шүү сайхан амраарай. Эдний хамгийн голчилт хэлдэг нь хайртай шүү, сайхан амраарай. Тэрийг л хэлдэг. Та найз охинтой байсан уу? Байсан. Чага. Тэр удаа ирсэн бай. Ер нь тэгэл нэг удаа шүү дээ. та ямар хичээлдээ хамгийн сайн бэ? Математик. Өөр тэгэл англи хэлийг ер нь бол голцоо хийдэг хичээл бол математик. Бага ангийнхаа багшийн тухай яриач Нэгмэр. Бага ангийн багш бол мөнгөтэй багшуд гэсэн. Миний математиктэй сайн байх нь тэгэл мөнгөтэй багшаас ер нь хамааралтай. Тэгэл бусад үедээ бол тэгэл мөнгөтэй багшаас л давтлага авдаг байсан. Ер нь тэгэл энээс л болж ер нь математиктэй сайн болсон. Тэгэл ер нь бага ангийн багш бол тэгэл хүмүүсийн бүх хүүхдүүдийн бол ерөөсөө чухал багш те. Яг ингээл хүнд ингээл үсэг тоо заахад бол тэгэл бүгдэнд нь нөлөө үзүүлдэг. Ямар тэгэл анги даасан багш дунд ангид ороод анги даасан багш нь ямар үсэг заагаал байх вэ? Бага ангийн багш нь заах хэвээр. Тэгэл ер нь хүнийг тэгэл хүүхдүүдийг тэгэл ер нь тоо бодож уншиж сурахад бол ер нь бага ангийн багш бол маш их нөлөөтэй л. тань найзуудтайгаа ихэнх цагийг өнгөрөөдгөө гэртээ шууд хардаг. Бага ангид бол шууд хардаг байсан. Тэгээ сүүл дунд ангид ороод ер нь найзуудтайгаа нийлдэг байсан. Ер нь тэгэл оройтч хардаг л. Та оройд чарснаас болж ээж авч уурладаг байсан. Бага зэрэгэл бол уурладаг л байсан. Одоо нэг хэл чимээгүй бол тэгэл утас унтарсан үед бол тэгэл нэг залгахгүй яг тэгэл санаа зовоол тэр үед бол тэгэл гадуур хамаагүй тэмцээнэ гэж болчихсон. Та одоо найз нөхдийн талаа нөхрөл хэр удаа нөхрөлж байна? Дүн тэгэл бага ангиас л хамтан байж байгаа.
Ер нь тэгэл бага ангийн ерөөсө бүх хүүхдүүд чинь тэгэл бид найзууд шүү дээ. Бүгдээрээ л найз нөхөд л гэж явдаг. Нэг анги хамт олон. Тэгэл бүр сайн найзуудтайгаа л их юм бол нэг 5 жил бол найзлсан. 6 жил. Ангийнхантайгаа нийлж, найзуудтайгаа нийлж хэрэг тарьж ийсэн үү? Ер нь бол бага. Тэгэл хамт л явал гэрөөсөө гэрлүүгээ л хамт явдаг. Тэгэл амралтын өдөр хаяа уулзаж тэгэл тоглодог ч юм уу. Тэрнээс ер нь бол тэгэл гадуур хэрэг тарьж явдаг шүү дээ. Том болоод ямар мэрэгжилтэй болъё гэж бодож байна. Ер нь шийдэв л. Хичээлүүдээ сонгож байгаа шийдэе гэж бодож байгаа одоо өсөлт ороход. Өсөлт хичээлүүдээ сонгохоор л шийдэе гэж бодож байгаа. Томчуудын та хүүхдээ одоо томчуудыг харахаар хүүхдэд зарим нь одоо хүүхдийн хүчирхийлэл те гар хүрдэг, зарим нь хитрхи эрхлүүлснээс бол тэнэг болгодог те. Тэгээд одоо бодож байгаа та хүүхдүүдийг ямар орчинд яаж сургах уу гэд тэр талаар эцэг эхчүүдэд одоо тайлбарлаж өөрийнхөө бодлыг те одоо тайлбарлах. Тэгэл хүүхдүүдийг ер нь бол эрүүл орчинд нэгч эрхлүүлэхгүй, нэгч одоо ажил хийлгэхгүй. Ер нь бол тэгэл өнөө багаас нь юм сургахад л болтон. Одоо юмны ивар болох гэл. Тэгэхгүй л тэгэл нэг эрхсүүлсээр байгаа том болол юм юу ч хийж чадахгүй тэгэл хутлаа тэгэл ажил дээр ч гарч чадахгүй шүү дээ. Тогооч могооч болно гэх юм бол тэгэл багаасаа хоол хийж чадахгүй сургууль тэгэл тогооч юм ийслэг бас муу төгсөн шүү дээ. Тэгэл ер нь бол тэгэл багаас нь юм хийж сурах юм зүгээр дээ. Хоёр гэр бүлтэй хэлсэнтэй гэр бүлийн ажлыг хэр их хийдэг. Ер нь тэгэл би ер нь эмх замбраагийн мархаар ер нь тэгэл тийг янзалчих юмсаа л гэж боддоо шүү дээ. Эмх замбраагийн мархаар нэг дургүй өрөөд идэж шүү дээ. Юм тэгэл бүгдийг тэгцтэй болгочих юмсаа л гэж бод. Таны хамгийн айдаг шавьжтэй. За Айдаг шавьж чи юу? хаалц. Шижгээ өгдөө шүү дээ. Нэмэлт. Зуны амралтаараа та чөлөө цагаа 3 сар амарныхаа чөлөө цаваа гадуур гарах уу эсвэл гэртээ ажил хийх үү? Эсвэл одоо салхинд гарч угаалганд зуны амралт. Ер нь зуны амралтаараа гэр бүлээрээ аялдаг. Хаагур. Эл хүмүүсээ аялдаг газар тэгэл тэрхийн цагаан нуур гэл энэ өмнөх зам бол завхны улааш дээр нуур руу аялсан. Тэгвэл маш үсгсэнтэй газар үлээл илс мэлсэн ч гэсэн одоо илс чи ингээл одоо жишээ нь ингээ газар шороо мороо ухаал ингээл хурууны өндөгчл хадаар олчдээ штэ. Харин тэр улааш дээр нуурны илс бол тэгдэггүй мөлий. Бол ингээл бүр ингээ чигдэл ухаалахад хурууны өндөгний цэц өрөх. Тэгэл аюу гоё орчинтай. Хоёр элсэн дээр өнгөд элсэн дээр юу нь яаж тоглодог вэ? Энэ зам бол тэр нэг хэрэгс нуурын дээр биш. Улааш найр нуурын дээр очиход бол элсэн дээр бол чи ингээд амар өндөр элс байгаа шүү дээ. Ингээд яг уруудсан. Тэрүүгээр ингээд өнгөрч гисэн. Та илс болон шороон дээр одоо элсэн дээр тоглодог гэсэн мөсөн дээр одоо ингээл өвөл тэ гоё өгдөө штэ мөс одоо ийм том мөсөнтэй котокгүй шууд ингээд одоо зузаан өмсөөл шууд голонгууд амар хөвтөж мэтэл шууд тэрл даваал өнгөрөхөр гоё өгдөг билээ. Та тэгж үзчихсэн үү? Үзчихсэн зөндөө штэ. Гол мөлийн тамирын гол мөл дээр чинь тэгэл гулглаа. Тэгэл дэлжинж байгаа савж унаал. Тэгэл мөсөн дээр өнгөрөх чинь гоё штэ. Ингээл зузаан уцсан сөөл ингээл цасан дээр ингээл хөвтөл. Тэгэл амар ингээд тогж тоглож байгаа л ингээд халууцаал тэгэл ингээд цасан дээр хөвтгээд болгоо явдсан штэ. Юу ингээд бахархдаг юм. Нааж өдөө хүртэл намайг өсгөж хүмүүжүүлсэн. Тэгээд аливаа ямиг те хүн дээр хүлээж авахгүй тэгэл юу н аргыг олох гэж ивэр ойлгуулдаг байсан л баярлаа. Сайртай шүү. Одоо ингэж шууд таныг хүчлэгч юм л та. Одоо шууд нэг хүний хэлсэн зөө. Нэгийг ивэл нөгөөх нь гомдсон шүү зөө.
Тэгэхээр ээж аав хоёрынхаа алинд нь хамгийн их хайртай вэ? Начаараа. Гэртээ очиж байгаа суучлалт гож олно л да. Хоёулын гэлээ. Нэгийг заа нэгийг. Дэлээжтэй. Заа өндөр. Авточ сартай шүү дээ. Үгүй заавал нэгэнд гэж түрүү асуулаа шүү. Тэгээ ээж гис сонглоо одоо гэртээ очил ааваас уучлахгүй байх та. Тэгвэл хоёр бас аавж ярих хэнд нь илүү ойртой. За ингээ хэцүү дээ. Ээжтэй. Өөх Тэгээд боллоо. за ээж би бачна. Яна. За чи бати. Сата и хуваар нь хаваачих л Уулахгүй. хуваар нь. Яг нэг За жабар бэвэр тэтгэ. Йоо. Ээж. За ээжтэй л юм байна да. Ээжтэй л хайртай. та сургуультай захирал руу орж ээж аваагаа дуудуулж исэн удаа байгаа юм. Баггүй. Харин чамд байгаа. Тийм байна. Чамд байгаа юм уу? Надад байхгүй л дээ. Манай нэвтрүүлгийн цаг одоо болж байгаа шиг байна. Өнөөдөр манад их гоё ч гэсэн одоо хүрэлцэн болохоор бүгдөө алгаад ичсай. Намайг нэвтрүүлэгт орж оруулсан хоёртаа баярлалаа. Тэгэл ер нь баян хэлдгүүч гэсэн ер нь аавж өртөө ер нь хайртай шүү. Намайг ингэж өдий бол өсгөж хүмүүжсэн баярлалаа. Манай подкаст одоо энэ хүрээ өндөрлөж байна. Үнэхээр гоё байлаа. Одоо цочиндоо бүгдөө өнөөдөр манад ийм одоо хүрэлцэн ирсэн энэ чочиндоо маш их хүнд тэтгэл үзүүлж байна. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзцгаая. Баяртай. Баяртай. Дөрвөлэг урлаг дээр одоо 4-5 дахь ингээс хоолыг сургадаг танаа сургуульд тэгж сургаж ирсэн үү? Ихүүдээ буруу юм асуугаад та дөрвөлэг урлаг. Аня дөрвөлэг урлаг дээр ана тэгдэж шүү. Баса. Чага. Тэр удаа ирсэн бэ? Журин тэгэл нэг удаа шүү дээ. Одоо та төрөө нэг худадгүй гэхээр олон байсан юм уу? Тэгээд боллоо.